Эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Гэрүүлэн радио 104.5 сонсогч танд амьдралын хүчийг нэвтрүүлэг хүргэхэд бэлэн болсон байна. За бид сав гараг бүрийн 15 цаг 5 минутаас 15 цаг 45 минутанд тантай хамт мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамт ярилцдаг байгаа. За тэгэхээр та хэд манаас гэрүүлэн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар монгол кириллээр бичээд ороод ирэх юм бол манай лайв стрим бас давхар хурж байгаа. Тэгэхээр өнөөдрийн сэдвтэй холбоотой бас асуух зүйл байвал сэтгэл хэсэгт үлдээгээд шууд хариугаа авах боломжтой байгаа шүү. За өнөөдөр бид хүүхдийн сэтгэл зүйч Батцэгтэйгээ ярилцахад бэлэн болсон байна. Өдрийн мэнд. Тэгээ минь сайн бацгаана уу? За, бит хоёр өнөөдөр нэгэн чухал агуулгыг одоо бүр түлхүүрийн өгнөө гэд би бүр том амлцсан байгаа. Хүүхдийнхаа гэрийн даалгаврыг хийлгэх түлхүүр гэд бүр нэрлэлсэн байгаа. Тэгэхээр яагаад ингэж нэрлсэн бэ гэхээр ер нь асуудал бүр шийдэл байдаг. Одоо бид нарт заримдаа ингээд одоо яах ёстой юм бэ гэдэг мэдрэмж болон сэтгэлдлүүд байдаг ч гэсэндээ ямар нэгэн гаргалгаа заавал байдаг. За тийм учраас магадгүй хин нэгэнд за одоо хүүхдийнхаа гэрийн даалгаврыг яаж хийлгэнэ гэд тэ. Тэгээ хүүхд нь бол өөрөө санаачлахаараа гэрийн даалгавраа хийдэггүй. За эсвэл гэрийн даалгавар хийхээр гэрт нь бөөн зодон болдог тэ. Одоо яаж энийг нэг юм өөрөө гэрийн даалгавраа хийдэг юм би даасан сурагч болох вэ гэд толгоо нь гашилж байгаа бол хэцүү санагдаж байгаа бол бас яах учраа болохгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй ярилцлагад хамт байснараа тодорхой хэмжээний шийдлийг олох нь бол гарцаагүй л гэж бодож байна. Гэхдээ нэг сүртэй хариулт байхгүй л байгаа хэл та. Магадгүй тэг нөгөө гэрийн толгой гэдэг процессыг ойлгож магадгүй те нөгөө миний хүлээлт жоохон өвөг байсан юм байна. Хүлээлтээ өвчлөх юм байна гэдэг зүйлийг ойлгоод авбал тэг нь эргээд нөгөө сайн сайхан байдлыг аваад ирэх байх гэж бодож байна. Тий. Тэгээд бас нэг ийм зүйл байна шүү дээ. Хүн чинь мэдрэмжинд автахаараа нөгөө гаргалгааны юу одоо нөгөө дэвшүүлэх байдал нь жоохон суларчдаг шүү дээ тий. Гарцгүй юм шиг санагдаа тэрэн дотроо орчдөг тий. Бид нар асуудал дотроо орно гэж ярьж тий. Гаднаас нь харж чадахгүй. Тэгээ магадгүй бит хоёрын ярилцлагыг ингээд сонсох юм бол гарч магадгүй, гаднаас нь харж магадгүй гэж бодож байна. Тэгээд яг манай сэтгэл зүйчийн хэлснээр нөгөө гэрийн даалгавар гэдэг процесс ч өөрөө юу юм бэ гэдгийг ойлгол гэж штэ тий. Тэгэхээр яг тэндээ соёлыг яриагаа хэлээ. За яг би бас өөрөө яг гэрийн толгой хийлэгдэг болсон байхгүй энэ жилээс эхлээд. Тэгээд нөгөө эцэг эхээ надад хаанд нөгөө ирж уулздаг зүйлсүүдийг ингээд баг саагааг өөрийнхөө миний бодоод идэгээс үнцэг нь яг бодит байдалтай ямар байсан бэ гэх ялгааг нь ингээд бас өөрөө мэдэж эхэлсэн. За тэгээ гэрийн толгой гэдэг процесс бол багшвал яагаад өгч байгаа вэ гэхээр хичээлийн давтуулах чинь тий танин мэдхийн процесс мэдлэгийг баттгах. За мөн нөгөө талдаа нөгөө боловсролын энэ боловсрол олгох үйл явцтай эцэг эхийн оролцоог дамжуулж өгч ирэх байгаа бас нэг хэсэг юм байна гэж ойлгоод байгаа юм гэрийн толгойг. За тэнгуүл гэрийн толгойг нөгөө яах гэж өгдөг вэ гэсэн чинь аав ээжийг загнуулах гэж л өгдөг гэд нөгөө инээдэн мэд шүнлээдэг штеп. Тэгэнтэй адилхан нөгөө хүүхдтэйгээ хамтдаа яг тэг боловсролын үйл явцад эцэг эхийн оролцоо өгч байгаа нэг хэлбэг бол яг гэрийн даалгавар байгаад байгаа. Тэгэд би бол нөгөө нэгдүгээр ангиас урагчийн ээж болсон энэ жил. Тэгээд багш нь ямар их даалгавар өгд юм бэ гэж бүгд бодох байцаа. Тэг мэдрэмжүүдийг аваад тэгээд эхлээд яг мэргэжлийн байгаа хүн хигнээл ингээд хүүхдийнхаа гэрийн толгойг яаж давтуулах хэрэгтэй юм бол би үнзүү байгаад байгаа юм болов уу? Тэгээд энэ гэрийн толгойгоос болоод яна хүүхдтэйг юм таагүй харилцаатай болчих үү дээ. Ээжийнхэн төсөөлөл өөрчлөгдчих үү дээ гэдэг юм эмээсэн зүйлсүүд бол эхэндээ байсан. Одоо аав ээжүүд маань мэдж байгаа л биднес нэг бүтэн хэлэглийг давчлаа шүү дээ тий. Тэгэхээр бас нөгөө замынхаа голд ихсэн учраас агаад туршлагачж нөгөө талдаа хүүхэд маань ялангуяа нэгдүгээр анги хүүхэд маань гэрийн толгой гэж юу юм бэ гэдгийг ойлгоод эхлэнгүүт л бас тэр процесс агаа хөнгөн болж эхэлж байгаа юм шиг санагдсан. За энэ асуудал бүр нэлээд хурц тэмэл байдалд орсон эцэгчүүд жишээлбэл одоо хоолцож байна л да. Бүр ийм үг ингээд сонсон. Нэрэл ингээд сэтгэл имзэлмээр ч юм шиг, сэрт хиймээр ч юм шиг. Одоо жишээлбэл 1-р анги хүүхд одоо
сая 12 сард улирлын амралт эхэлсэн шүү дээ, тий. Тэгээ улирлын амралт эхлээд багш нь ингээд даалгавар явуулсан байна. Хоёлоо одоо энийг хийе гэсэн чинь нөгөө хүүхэд нь. Дахта ам дотроо тэгтээ сонсогдохоор ингэж хэлсэн байгаа байхгүй юу? Багшийг алаа хийчих юмсан гэ. Тэгэхээр ингээд тэрэнд тэгж дургуутсаж байгаа. Тэг ингээд сонсохоор нэг юм яагаад ч юм ингээд бүр яагаад ийм нөхцөл байдал үүсч вэ? Тэ хүүхд яагаад ингээ гэрийн даалгавар сурах, хичээл хийх гэдэг зүйлд яагаад тэгж их ингээ дургуутсаж байна тийм ээ? Тэгэхээр л ялчгүй л өнөөдөр яг энэ зүйлийн тухай ярих бүр чухал. Хаанаас нь эхлэх вэ ойлоо? Магадгүй яг ингээ технээс үү? Хүүхэд гэдэг хүн чинь нөгөө гэгэн толгой гэдэг яг юу юм бэ гэдгийг мэдэхгүй байж байгаад ингээ танилцж байгаа шинэ зүйл байгаа тий. За одоо энэ даалгавар хийх ёстой буюу хичээл хийх ёстой болж эхэлж байна гэдэг. Тэгээ миний нөгөө хэлээд байдаг нэг зүйл байдаг штэ. Хүүхэд сургуульд авч ирсэн цагаас нийгмийн айдас буюу үнэлгээ аваад эхэлдэг. За тий. За эцэг эхчүүд бид нэг бүгдээгээ сая хагас жилээгээ үнэлэгдсэн байх тий. Зарим нь. За үнэлгээ гэдэг зүйл нь хүүхдэд нийгмийн айдас гэдэг зүйлийг бий болгоод байгаа. Тэгэхээр гэгийн даалгавар гэдэг бол бидний хувьд нэг юм нөхцөл байна л та тий. Цочгоогч ч юм уу. Тэнд эцэг их болон хүүхэд хэрхэн хайгуу үйлдэл үзүүлж байгаагаас тийг нь бэхжиж байгаа байх гэж ойлгож байна. За нөгөө эхлээд нөгөө эцэг эхчүүд маань хүүхдээ мэдээж л 50 байдлаа хичээлийн давтуулах энэ процесс яваад байгаа. Гэтэл нөгөө багаангийн хүүхдийнхаа онцлогийг мэдхгүйгээс болоод ч юм уу. Тэгээ илүү их өндөр шаардлага тавих, бухимдах, сөрөг байдлаар хайгуу үйлдэл үзүүлээд эхлүүл хүүхэд гэгийн даалгавраас цухтаад эхэлдэг байгаа. Жишээ нь магадгүй ингээд таныг бохимдуулаад байдаг нөхцөл байдлаас та бол хоёуг төрлийн арга замыг даван туулна шүү дээ. Нэг бол нүг туулна, нэг бол зүхтна. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд магадгүй саяны тохиолдолд зүхтах гэдэг хайгуу үйлдэл байгаа учраас тийм сөрөг байдлаар хүүхдийн зан үйл илэрч байгаа байх. Тэгээд би бас ингээд судлаад үзсэн чинь ерөнхийдөө гэгэн толгойтой холбоотой юм хоёуг төрлийн онол байж болоод байгаа байхгүй юу? Тэг онлыг яаж практик дээр ашиглаж болох вэ гэдэг талаар нь одоо ярилцъя. Тэгэхээр гэгэн даалгавар хийх юм 3 үе шат байдаг юм байна. Тэгээд анги нь ялгцсан. За тэгвэл 1-р ангийн хүүхэд гэгэн даалгавар ямар үе шатанд байд юм бол эцэг эхийн оролцоо хийх байх вэ? 1-р ангийн хүүхдийн эцэг эхийн оролцоо нь айгүй өндөр шүү дээ. Одоо нэг насыг ботсон ч 6 нас байжгаад нөгөө 11 нас болоход эцэг эхийн оролцоо багасаад хүүхдийн өөрийнх нь нөгөө бие дах одоо хариуцлага өөрөх их багасдаг шүү дээ. Ихсдэг шүү дээ өөрийнх нь. Тэгэхээр 1-р ангид бол эцэг их нь илүү өндөр. Яг зөв. Тэгэхээр хамтагч хийх үе гэж байгаа байхгүй юу? Тэнгүүтлээ эцэг эхийн оролцоо ингээ бүх 100% байна гэж байгаа. Тэгэхээр нөгөө зарим эцэг эхчүүд яадаг вэ гэхээр чи анги дээр сурсан зүйлээ чинь баттгаж байгаа учраас чи гэхдээ би даач хийх ёстой гэж хандах тохиолдлууд байдаг бахана. Тэг нь яаж илэрдэг вэ гэхээр хүү чи юм амархан юм чадахгүй байхтай яадгийг гэдэг эцэг эхийн үгээр илэрдэг. Гэтэл 1-р ангийн хүүхдэд хэдүүлээ яг юм хөгжлийн онцлог тухайн хүүхдийн нас итэхгүй танин мэдрэхийн онцлогийг харгалзаад үзвэл хамтдаа хийх цаг буюу эцэг эхийн оролцоо 100% буюу тэг даалгаврыг та хамтдаа сууж аваад хийх ёстой байдаг байна. За тэгэнгүүт л Vygotsky бидний хамгийн сайн мэддэг хүн маш тэ. Тэгвэл хөгжлийн бүс гэдэг ойлголтыг гаргаж ирсэн. Тэгээс хэдүүлээ мэдүүл юм далаа дотор хүүхэд нь явж илаа гэж бодоход далаа эргдэх буюу тэ хүүхэд амь насанд нь аюулгүй ганцаагаа байж чадах хэсэг нь бол хүүхдийн одоо өөрийнх нь орон зай. Тэгэнгүүтлээ цаашаа эцэг их ч юм уу том хүн эсвэл ямар нэг одоо хөвгч ч юм уу зүүгээд сэлж чадах хэсгийг хөгжлийн бүс гэж нэрлэдэг ч юм уу. Тэгэнгүүт л эцэг их хүүхдийг хөгжлийн бүс рүү агуулгын тулд эцэг эхийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй буюу насан турш хүний дэмжлэг байж иж хүүхэд хөгжлийн бүс рүүгээ шилждэг юм а гэдэг онолыг Vygotsky гаргаж ирсэн байна. Тэгэхээр яг 1-р анги дээр нь эцэг эхчүүд маань оролцоо өндөртэй байна гэхээр бүгдийг нь хийж өгнө гэсэн үг биш. Харин эцэг эх маань өөрсдийнхөө оролцоог айжмаар бууруулах тэр процессыг л хамтагч хийх гэдэг байна. Тэгэхээр нөгөө хүүхд биднээсээ нүдэ ингээ 1-р анги хичээл амархан тийм нэмэх хасах тэмдэг 4-5 хэл биччихэд юу нь хэцүү байдаг ингээл. Тэг ингээд энэ шугамыг алдахгүй бичгээд юу нь хэцүү байх вэ гэж бидний нүдийг хагаад байгаа болохоос ш хүүхдийнхаа нүдийг энэ яг хэцүү юу гэдгийг олж харахгүй байгаа. Тэгээ нөгөө талд нь магадгүй эцэг их маань хичээлийг давтуулж байхдаа сөрөг хайгуу үйлдэл за нөгөө байнга давтагдаж шилдэг өгнүүд нь юм сөрөг байгаатай бол хүүхэд тэрнээс зайлсхийж эхэлдэг байна. Тэгэхээр нөгөө нэг талдаа одоо л яг 1-р ангийн хүүхдэл чадахгүй байж болно. Тэгийн даалгаврыг
болох процесс ахгүй юм гэдэг шүү дээ. Тэгээд чи чадахгүй байж болно. Чи суралцж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх нь аюу чухал. Тэгэхгүй бол чи хичээлтэйгээ юу сурч ирсэн юм? Тэгээ юм амрах юм чадахгүй байхтай гэдэг процесс бол хүүхдийн нөгөө өөртөө итгэх итгэлт нь буюу өөрийгөө муугайг мэдрэхэд нөлөөлөд байдаг. Тэгээ үнэлээд нь шүү дээ. Тэгээ хүн чинь үнэлэгдэх дурггүй, муугайг мэдгүүлэх дурггүй учраас түүнээсээ зүхтаж эхэлдэг. Тэгэнгүүт гэгээн даалгав гэдэг яг гангуут хүүхэд бухимддаг, хичээлийн нуудаг ч юм уу, гэгээн даалгавнууд өгөөгүй гэж дургуутдаг энэ процесс. За тэгсэн чинь 2 болон 3 дугаар ангид байгаа гэсэн чинь эцэгхийн өгөө эхлээд 75% буух юм байл, 75 болох юм байл, 100 байлаа гэж бодоход. Тэгээд одоо энийг хийх юм байна. Тэгээ хоёлаа ингэж хийх юм байна, ойлгохгүй зүйл байна уу? Тайлбарлаж өгөөд одоо өөхт нь бас жоохон хариуцлагын шилжүүлж өгнө. Тэгээд 3-аас дээш 25% тий. Тэгээд 3-аас 4-5 дахь ангид яадаг вэ гэхээр хяналт болон хариуцлага гэдэг үе шатлуу шилждэг юм байна л да. Тэнгүүд л тийг нь хүүхэд гэгээн толгойг хийх ёстой гэдэг хариуцлагыг өгч эхлэх нь эцэг эхийн оролцоо хангалттай ингээд доошоо бүх 25% рүү буух нь байна. Тэнгүүд л эхний 3 жил бол ямар ч эцэг их айгуу тийм 50-аас дээш үеийн оролцоотой тий баг 100% оролцоотой байх нь их чухал байгаа. За эцэгчүүд маань одоо бидний лайв стрим дээр одоо хүүхдээ гэрийн даалгавар хэлэхэд яг юу нь хамгийн хэцүү гэдгийг тий гэдэгт хариулт өгөх юм бол хоёлаа тэр хариултан дээр холбоотой бас мэдээллийг хүргүүлэх энэ мэдээлэл хэрэгтэй байгаа хүмүүст илүү хүртээмжтэй байх гэж бодож байна. За эсвэл та ямар арга хэрэгэлдэг вэ тий? Тэгэхээр чи бидний хэрэгжилж байгаа арга бас сайнаар болон саараар нөлөөлөх боломжтой шүү дээ тий. За энэ асуулт хариулах юм бол бас бидний арай илүү таны хүсэж байгаа одоо асуултын хариулт болж очих боломжтой байгаа. За тэгээ өөр та гэрийн даалгавартай холбоотой асуулт авах юм бол сэтгэл хэсэгт бас үлдээгээрэй гэж уриалмаар байна. За миний нөгөө асуух гэсэн асуултанд яг нөгөө та хариулаад эхэлчлээ л дээ. Хүүхдүүд яагаад ингэж гэрийн даалгавар хийхээр уурлаад идэх юм бэ гэт те хамгаалт тэг үлдэл ахна шүү дээ. Тэгээд нөгөө одоо өөрийг нь нөгөө ямар нэгэн байдлаар чи яагаад энийг чадахгүй байгаа гэдэг тэр нэг эцэгхийн хандлага бас үзүүлж байгаа хариулт ахна шүү дээ. Нөгөө талаараас хамгаалт ахна. За тэгвэл ер нь ингээд яаж хүүхдийг өөрөө хийдгүү гэдэг нэг үг баг шүү дээ. Хүүхд яг даалгаврыг өөрөө хийдэг юм болоо гэхгүй. Гэтэ нөгөө ингэдэг нэг энэ ойлголтоос болдго юм уу гэж бодоод идэгэн. Зарим хүүхдүүд гэх юм уу да. Аав ээжүүд ингээл ярихаар мэдхгүй манай хүүхд ингээл анханасаа л ингээл яг хичээлээсээ орж ирээл ээжээ би гэрийн даалгавраа хийхгүй болохгүй гэл те. Зарим нь бүр ингээ хуйлдаг гэж байна шүү дээ. Би өнөөдөр гэрийн даалгавраа хийж чадсангүй штэ ээжээ гэд те. За нөгөө одоо нэг төрсөн өдөрт очиод ирсэн байх ч юм уу те. Өглөөд нь ингээ бүр хичээлдээ яваагүй тохиолдол хүртэл байдаг. Ямар нь ийм байгаад байгаа юм бэ гэ те. Ямар нь бүр ингээд хилээд ахад хүртэл хийдэг юм бэ гэд. Тэгэнгүүт магадгүй нөгөө нэг тим байж бас болох юм байна штэ. Ер нь гэдэг ийм хүлээлт үүсдэг юм болов. За магадгүй нөгөө олон л хүчин зүйл байгаа хэ. Гэхдээ миний нөгөө судалснаар ч юм уу миний бодож байгаа миний уншсан туршлагаас магадгүй нөгөө төгөлтийн юм бас нөлөөлдөг гэж магадгүй те. Айлын ганцуудын хувьд нөгөө гэрийн даалгавар хийх гэдэг энэ тийг нөгөө зарчмуудыг баримтлуулахад жоохон дэмжлэг хэрэгтэй гэдэг гэж магадгүй. За айлын багууд оронгуут л мэдээж ах эгч нэг нь гэрийн даалгавар хийдэг гэдэг хөвшил байгаа учраас түүнийг хагаад нөгөө нийгмийн сургалцах онлайн дагуу согсон байж магадгүй. Тийм. За би бол эцэгчүүдэд бас нэг ийм зөвлөгөө өгдөг. Нийгмийн айдастай яг хэлдэг шиг те хичээлдээ явахгүй ч юм уу төгсөө өдөг тэмдэглэж хичээд гэрийн даалгавраа тийг төгсөө өдрийн голоог нь хийсэн жишээнүүд нэг байдаг л та. Тэгэнгүүт л тэг нь юутай холбоотой байгаа вэ гэхээр хүүхэд аливаа асуудлыг даван туулахдаа нэг бол зүхтэх, нэг бол түүнийг даван туулах нэг юм хоёр арга замыг сонгоод байгаа. Эцэг эхчүүд бидний нүдээр айгүй юм төгс хичээлээ айгүй сайн хийдэг, цэвэрхэн бичдэг, цэгцтэй явдаг хүүхэд гэдэг хүүхэд бол юм биднүү сайн хүүхэд гэж тодорхойлоод байгаа боловч цаад бас нэг сэтгэл зүйн шалтгаан байж болох нь юу вэ гэхээр тэг айцтай буюу том хүний хүлээлтэнд нийцэх гэсэн үйлдэлүүд тэгж илэрдэг байх нь. За нөгөө талд нь уцаа өгцээд гэгэн толгойг аяхгүй залхуугаад байгаа, би чадахгүй гээд байгаа, хичээл хийж эхлэегүй ээжиж би чадахгүй би хийхгүй гэдэг хүүхдүүд бол мөн адилхан энэ төрлийн нийгмийн айдастай байгаа. Нийгмийн айдас юунаас олж үүсэж байгаа вэ гэхээр сайн болон муу гэдэг үнэлгээтэй л холбоотой байх нь. За тэгвэл тэг хүүхэд сайн гэдэг үнэлгээ буюу хүүхдийн хувьд насан турш хүнээс ирж байгаа тэг мэдрэмж аюу чухал байдаг.
Тэгэхээр нөгөө магадгүй ангийн багш гинэн даалгаврыг хийгээгүй учраас загнах учраас ангитай явахгүй байна уу? Эсвэл ангийн багшийн хүлээлтэнд нийцээ сайн хүүхэд байх гэдэг тийг үнэлгээг хэвээр хадгалахын тулд тийг хүүхэд гинэн даалгаврыг сайн хийгээд байна уу гэдэг. Сэтэл нь байгаад юу байна вэ гэдэг нэг чухал ахна. Тийм. Тэгэхээр нөгөө хүлээлтүүд хүүхдэд тавьж байгаа хүлээлт их зөв байх хэрэгтэй буюу тэг хүлээлт нь хүүхдийг өсөх чиглэл рүү ингээд нөгөө чиглүүлж авах хэрэгтэй. Одоохондоо чадахгүй байж болно. Тэгтээ хийгээд оголдоод үсэх юм байна гэх мэтчлэн. Зарим үед гэгэн толгой хийж байхад одоо хүүхдийн өөртөө итгэлийн итгэл бас их нөлөөлөд байдаг. Зарим хүүхэд алдаа гаргачаад би хийхгүй бугуу утсан юм чинь ингээд твтгээ угаа хайчдаг. Энэ процесс. Тэгвэл энэ нь бас тухайн хүүхдийн өөртөө итгэл юм тогтоогүй байгааг илэрхийлж байдаг. Тэгэнгүүт хүүхдээ өөртөө итгэлийг нөлөөлж болох олон хүчин зүйлүүдийн нэг нь бас тэнд хандж байгаа хариулт үзүүлж байгаа эцэг эхийн хариулт. Юг нь бол дүн болон за ялангуяа сургуулийн дүнд эцэг эхчүүд хит их анхаарал өгөх нь бас юм бугуу байгаад байгаа. Тэнд ийм нөгөө саагмаг буюу дундаж тэ юу хариулт үзүүлэх нь их зөв. Магадгүй ингээл зарим сэгтэж манай хүүхдтэй бүх хичээлтэйгээ 100 гагцсан байна гэл. Эсвэл хүү чи яагаад энтэйгээ муу гагцсан? Тэгээ яагаад дэв авцсан гэл энэ мэдчихлээ. Тэгэхээр энэ хит их ингээд нөгөө хариулт үзүүлээд байгаа энэ сайн болон муугаг хариулт үзүүлээд байгаа энэ процесс нь хүүхдэд бас тавьж байгаа хүлээлт маань ийм юм байна гэдгийг холбоотой байна. За сонсож байгаа эцэг эхчүүд маань эсвэл ах эгчнэр маань юунд хариулах асуулт асуух боломжтой вэ гэхээр яг танаа гэрт болоод байгаа. Гэрийн даалгавар та холбоотой бэрхшээл яг юу гарч ирж байна? Эсвэл та ямар арга хэрэгжилж байна? Танд яг юу нь зөв санагдсан, яг юу нь буруу санагдсан гэдгийг бас хамтдаа хуваалцах боломжтой байгаа. За тэгээд бас манай сонсогч маань комент сэтгэл хэсэгт бичсэн байна. Тэгэхээр хоёулаа энд бас хариулъя гэж бодож байна. За яг хүүхдийнхээ хичээлийг ингээд хамт хийгээд яг ингээд ойлгож ирж байгаа үедээ нөгөө идэх нь буураад одоо амармаар байна гэд тий. Тэгээд ингээ хамаг ингээ яг ойлгож эхэлж байгаа үе идэх эрч хүчийг ингээ бууруулаад ах юм аа гэсэн үг. Яг зөв тий. Бас яг гой сэдв биеийн талаагаас ярих гэсэн. Тэгэхээр нөгөө хүүхдийн танин мэдгэн процесс хөгжиж байгаа учраас бидний тодорхой ачаалал даах болон бүтээмжийн хугацаа гэж байгаа. Тэ? Магад яагаад нэг хичээлийн хугацаа 40 минут байгаа гэдгийг. Тэ? Баг ангийн хүүхэд яагаад бүр нэгдэр анги чинь 30 шүү. Тэ? Ингээд цэцэглэг яагаад 30 минут байгаа гэдгийг гих мэдчлэн чинь бүгдээгээ нөгөө хүүхдийн танин мэдгэн процессын онцлогтой холбоотой. Тэгэхээр анхаарал төвлөрөлтийн хугацаа 15 минут буюу бүтээмжтэй ажиллах, ойлгох, тэгнийг яг ухаагч мөн чанарыг нь ойлгох хугацаа юм богинохон. Тэгэхэд эцэгчүүд биднийг хажуудаа 30 минут суулгадаг. Заримдаа удаан бичиж ийн гэд цаг суулгадаг. Тэгэхээр энэ процесс хүүхэд мэдээж ядгалт буюу ингээд нөгөө дээшээ өгч доошоо угуудаад явчихна. За хугацааг нь бичсэн байна. Манай саяны асуулт асуусан сонсогч маань идэх баг 20 минут гэж байна. Тэгээ сүүлийн үед ийм баг болсон юм уу? Ойлгохоо гэж. За нэг 20 минут орчин болоод яг гоё ид болж байгаа үед л амри гэл өгнө шүү дээ. Бага ингээ хөхтэй юм л та. Угаасаа зөвлөлээ. Юу гэнэ сөөхөн хөхт нь яг процессыг л зөвл одоо насныхаа үечлэлийг явагдчих шүү дээ. Тэгэхээр нөгөө эцэг эхийн 15 минут за 20 минут юу нь бол 15-аас 20 минут хичээлийн давтуулаад 5 минут амгаагаад дахиад 25-аас 20 минут хичээлээ давтуулах гэдэг 3 давтамжтай буюу хамгийн ихтэй 60 минут л гэрийн даалгавар тэг төвлөх ийм процесс явагдаж болох нь. Магадгүй хүүхэд та ингээд өгөө төсөөлтөй өдөржин айгу ажилтаа хийж ягаад ажилтаа явж ирж байгаад гэхдээ очиод дахиад ажил хийх үед танд ямар мэдрэмж төрдөг вэ? Яг тийм мэдрэмж хүүхдэд нь төрж байгаа. Тэгээд за хүүхдийн тэгвэл таны мэдхэн процесс юм бага учраас би хүүхдтэй амралт өгөх нь байна. Нөгөө талд нь миний хүүхэд бас мэдхгүй байж болно гэдэг байдлаар тий хандах нь айгу чухал ахна. Нөгөө нэг нэмээд хоёрыг гаргадаг гэдгийг мэдхгүй байж болно. Тэгвэл би яаж одоо ойлгуулж болох вэ гэдэг процесс. Тэнгүүт л нөгөө талд нь хүүхэд олон цагийн хичээл бичих гээд байвал тэ альнаас нь эхлэж ихийг хүсэж гин. Хүүхэд мэдээж нэг одоо сонирхолтойгоос нь эхлээд өгөө сонгоод хийчихнэ. Тэнгүүт л жоохон завсагдлага авч байгаа тагагийн хичээлийг хийх ёстой учраас хоёлаа хийн гэдэг энэ процесс. Тэнгүүт л гэхдээ бас юм тогтмол цаг гаргахчмаар санагдсан. Тэгээд би бас нөгөө яг ингээд охиноо харж байхад
яг нөгөө уналтын үе нэгээд ажиглагддаг байхгүй. Ямар ч бүтээмжгүй болж байгаа нь. Хий хоосон 2 цаг сууж байгаа нь. За тэгвэл ингэж ядгааж ингэж залхааж ирснаас яг бүтээмжтэй үед нь буюу ингээд хичээлүүдийн давтуулъя гэд. Хүүхэд бол хит огойн цаг болчингууд л хүүхдийн бүтээмж аяанда унцдаг юм билээ. Тэгэхээр нөгөө хичээл давтуулах цаг нь яг хит байвал танад айгүй их тэгнэ боломжтой байна гэх мэтчлээ. Одоо нэг ийм мэдрэмж байгаад тах шиг надад сэтгэлээс нэг санагдчихээн. Бас бусад эцэгчүүд бас байдаг. Одоо бидний нэг бодлоо штэ. За яг одоо л болох гээд байна да гэл те. Яг ойлгоол иржэл хэрэг нөгөө хальт амралт авчих юм бол нэг 2-3 минут ус уучаад ирэх нэг амттай мэдчих ч юм уу те. Амралт авчих юм бол буцаад суухаараа нөгөө ойлгож исэн эрчин алга болчихдоо гэдэг нэг том хүний бодол байгаа юм болов уу гэж бодоод байна. Тэнгүүл одоо нөгөө богино хугацааны хой тогтоолт яаж ажилтдаг вэ гэдэг процесс их чухал тийм ээ. За гэхдээ яг зөв тэр айдас бол хэцүү байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр дөнгөж өгсөн чочгоол ингээд бэхжээгүй байхад нь гаднаас олон төрлийн ялангуяа завсаглуулж ингээд телевизээ үтсчдэг ч юм уу, тоглоод гүүчих ч юм өөр юм олон цочгоол аваад эхлвэл мэдээж анхны мэдсэн тийм мэдээлэлд огт хугацаалуу шилжиж чадахгүй. Тэгэнгүүт л тогтоож чадахгүй болох гэдэг. За манай ингээд бүх багш тайлбарладаг гэсэн ингээд нөөтний цаас наачаад энэ бол ингээд чиний тааны согсон зүйл. Тэгээ техник багт амжиж ийм байгаа. Тэгэнгүүт л одоо нөө шидэд тооштой толоодыг нэмэх нь хасах нь хоёог. За тэгэнгүүт гаднаас мэдээлэл аваад игэл энэ цаасыг ингээд цохоод олон мэдээлэл авч ирэх тусмаа л чиний согсон тийм мэдээлэл алга болчихдог. Тэгэхээр хичээл давтчаад яагаад унт гэдгийг энэ процесс чинь огт хугацааны хой тогтоолтод мэдээллийг шилжүүлэх байгаа энэ үйл явц юм аа гэдэгтэй адилхан. Тэгэхээр бас эцэг гэхийн санаа зовдөг зүг. Гэхдээ бидэнд recall буюу эсэгээ санах гэдэг процесс байгаа. Магадгүй хүүхэд нь амагчаад 5 минутын завсарлахын дараа бид өмнө ээж нь чамд юу тайлбарлаж өглөө гэдгийг эргэн санах нь бас их чухал. Тийг сануулчаад дараагийнхаа шатлуу шилжих нь их чухал ахна. Угаасаа бага ангийн хүүхдийн анхаарал төвлөрөлт болон танин мэдхийн процессын онцлог нь юм учраас хит их мэдээллийг шахлаач гэсэн тийм нөгөө гөлийсэн болчихно ш. Дахинд нь ойгоод хийсээ явчих. Наалтахгүй ахна. Зөв. Одоо нөгөө төрөний хэлсэн нэг хальт дурдсан кейс ба штэ. 1-р ангийн хүүхд 12 сар гэдэг чинь эхний улирлаа амралт амарч байхад нөгөө ингээ багшийнхаа нөгөө даалгавар илгээсэн гэдэг тэгж их дургуутж байгаа гэд тэ. Одоо тэгэхэд манай хоёр дээр л үр дүн гарсан баа байна. Ямар үр дүн гарсан баа гэхээр хүүхд маань ямар ч байсан өдөр болгон гэрийн даалгавар хийх, хичээл хийх үйл явц надад байгаа юм байна гэдгийг ойлгоцсон баа гинэ. За тэгэхээр яаж манай хоёр тэр зүйлийг ингээд гаргаж ирсэн гэсэн чинь өдөр болгон яг тогтмол цагт яг хийгээд манай хүүхдэд ингээд би ингээд юм одоо угаасаа ингээд би юм сурах юм байна. Хичээл хийх юм байна. Тэ? Би энийг ингээд хийж явах хэрэгтэй байна. Би энийг уншиж сурах хэрэгтэй байна. Би энийг бодох хэрэгтэй байна гэдэг яг тийм ойлголт авцсан гэдг нь харагдаад байгаа гэдээ одоо ээж тэгж байгаа байхгүй юу. Тэгэхдээ энийг яасан мэхлээр 1 сарын турш 28 хоногийн турш яг тасралтгүй хүүхдийн хамралтын хоёр ээж ажилласан байна. Өдөр болгон яг одоо нөгөө багшийн зөвлөгөөгөөр өсгүүдийн одоо яг дуудлагаар нь дуудаад өдөр болгон хийх хэвээр даалгавар гэдэг он сараар нөгчт юм шүү дээ. 1-р ангийн хүүхдийн даалгавар чинь айгүй супер юм шүү дээ тий гоё. Зурхын зураад бодохын будаад тий. Тэгээд бичгийн бичээд цээж хийхийг хийгээд өссөн өсгин ингээд. Тэгээд яг багшийн зааварчилснаар өдөр болгон хийсэн чинь яг 28 хоногийн дараа хүүхд нь өөрөө цүнхнээсээ дэвтэр гаргаж ирээд бөөн баяр болсон байна. Тэгэхээр тэгээд хичээл зүтгэл оголцоо айгүй ихсэн байгаа. Тий. Тэгэхэд би болохоор энийг сонсчоод яг тийш дээ. Нэрэл бидний ярьдаг зүйл шүү дээ. Орчинг нь бүрдүүлж өгөх бас гоё ширээтэй болсон ба. Тэгээд яг би энэ ширээн дээр суугаад хичээлээ хийх хэрэгтэй байна гэдэг ойлголт хүүхдэд төрж юм тий. Уг нь бол нөгөө бэлэн байдлын үед энэ бас би болж явах хэрэгтэй зүйл шүү дээ тий. Өөрийн гисэн хичээлээсээ ирээд би энэ дээр суудаг шүү гэдэг нөгөө зоршил буюу тогтмол цаг гэж бид нэр ярьдаг тий. Тэгээ яг тэрийг би болгоснороо одоо хүүхэд нь бол ямарчсан би хичээлээ хийх юм байна, унших юм байна, бодох юм байна гэдэг бол тийм хэцүү байха болсон гин. Яг тийм дадал үүсгэх нь. Дадал үүсгэх буюу тодорхой цагт богино хугацаанд хийгээл тус одоо нөгөө талд нь бас нөгөө юм тогтмол байх л гэдэг мэдрэмж нь буюу хичээлээ давтах хэвээр тэгэн тэдэн минут хэдэн цагт
Тэг нөгөө огчныг бүгдүүлэх гэдэг нь бас шигээ сандлаас илүүтэйг магадгүй хүүхэд нь гин толгойг хийж хахад гэг бүлийн хин нэгэн хүн зөөгт үцээд авахгүй ч юм уу. Яг тэг цагийг хүндлээд тухайн үедээ энэ одоо дуу чимээ багсгадаг. Одоо яг бүгдээ зовгтаа онтойгоо хүүхдээ гин толгойг хийх таата нөхцлүүдийг бүгдүүлж өгөх нь айгүй. Анхаарлыг нөгөө сарниулахгүй байх нь чухал. За утас телевиз гэдэг бол ерөөсөө л супер саад штэ угаасаа тийм. 15 минут төвлөгж байгааг анхаарлыг сагнуулаад ажиллахгүй байна. 1 минутыг л үг хашигтай ажиллая гэдэг. Тэгээд багш нар бас гэгэн толгойг бас яг 1 минутанд агаас 15 минут хийгч болох үед тийм даалгаврууд төлөвлөж өгдөг юм бэлээ. Ингээд одоо харж байхад яг тийм байсан. Тийм. Эсвэл нөгөө талдаа юм сонирхолтой. Тоог нь бодчоод тохиогох өнгөг нь буддаг ч юм уу. Тийм байсан. Тэгээд тоог нь бодоод наадаг ч юм уу. Тэгэхээр бас хүүхдийн мантыг онцлогийг хагаалцаад хийхийг хүүхэд их сонирхолтой хийдэг. байх нь. Тэгээд гэгэн даалгаврыг яадаг вэ гэхээр зарим эцэгчүүд бөөгнүүлж агаад нэг хийчихдэг юм. Тэгэхээр тийг хүүхдийг ятгадаг. Тэгээд саяны ээжийн жишээндээ бол тогтмол хийсэн байгаад. Тэгээд 5 даалгавраа бөөгнүүлж агаад хагасайндаа нэг хийчихдэг биш. Өдөр болгон тодорхой хугацаар цаг гаргаж байгаа гэдэг нь айгүй үг түнтэй байгаа гэсэн үг байна. Тэгэхээр хүүхэд нэг гэгэн даалгаврыг хийж болох буюу хил хязгаар юм тодорхой дүгнэлттэй болсон гэх байна шүү дээ. За тэгсэн чи одоо нөгөө нэг урамшуул их чухал юм байна гэд бас нэг ээж хэлж байна. Тэр ээж юу гэж ярьсан бэ гэхээр ингээд бит хоёр ингээд ном аваад ингээд уншсан чинь хүүхэд маань ийм богино одоо 4-5 хүүхдээ өгүүлбэрийг ингээд уншаад тэгээд би миний өөрөө уншчлаа штэ тэгээд одоо хоёлаа ингээд ном уншдаг болох нь штэ гэ тэ одоо миний хүү штэ ном уншиж өгдөг болж штэ гэд тэгээд тэрэнд ингээд бүр үнэхээр ингээд урамшаад тэгээд тэр ээж хийж байгаа хүүхэд нэрэл урамшуулах үед ингээд нүдэн сэргээд тэрэнд ингээд дуртай болж байгаа нь ингээд харагддгийм байлээ гэд. Тэгэхээр үргэлж урамшуулаад ах юм уу гэд нийтлэг эцэгчүүд асууад штэ. Бид үргэлж магтана гэж юу ах юм гээл те. Тэр бас ямар дооцоор явах хэвээр юм бэ? Одоо тэгт нөгөө магтаал гэдэг үгээ чинь нөгөө талд нь шууд дэмжлэг гэж гаргаж байгаа шүү дээ. Магтаал дэмжлэг хоёр жоохон ондоо байгаа зү. Нэг ижлэгийн хоёр өөр үг байгаа тийм. Тэгээд утга нь адилхан юм шиг нэ бас үлдэл нэг ондоо. Тэнгүүд л дэмжлэг үгнүүдийг бол тогтмол хэлж яах нь айгүй чухал байдаг. Тэнгүүд л магтаал гэдэг зүйлийг зөв хэлвэл айгүй нөгөө үг дүнтэй гэдэг шүү дээ. Жишээ нь үйлдэлийн магт буюу үйлдэлийн дэмж гэдэг утгатай. Тэнгүүд л бас энэ яг ингээд ажиглагддаг л та. Жишээ нь ингээд хүүхэд миний охин чи юм богинохон хөлбөг уншиж чадчихээн. Тэ? Зөв үсгэлж гин, үсгээ авиагаа зөв дуудаж гин гэх мэтчлээ нөгөө хийж чадж байгаа үйлдэлүүдийн угамшуулаад эхлэхийг буюу дэмжиж эхлэхийг хүүхэд илүү их сэтэлждэг. Нөгөө талд нь магтаал маань миний хүүхэд мундаг. Ястай аав ястай уншиж чаддаг гэх мэтчлэн нөгөө юм тодорхой биш магтаалууд хүүхдэд бас богино хугацааны сэтэлжүүлэлтийг бий болгоод байгаа. Богино хугацаанд Тэнгүүд л яг нөгөө тухайн хүүхэд дэмжлэг үгнээс би юу хийж чаддгийг бэ гэдэг тийг мэдрэмжийг авах нь их чухал буюу юу хийж чаддаг вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Жишээ нь нөгөө талд нь эцэг эхчүүдийг угаасаа дэмжлэг үг хэл гэдэг л дээ. Угаасаа нөгөө онлыг нь хөвгөлтэй. Жишээ нь тий одоохондоо чадахгүй байж болно. Чи хичээж гин тий юу гэж чи өнгөний сонголт гоё өнгөө сонголоо. 5-ын тоог зөв бичлээ, гоё бичлээ. Тий цэгцтэй байна. Тий чи А, Б үсгнүүдийн ингээд авиануудыг холихгүй дээтэй хүүхдийг холт юм лээ тий. Тэгээд авиагаа зөв дуудаж гин. Яг зөв энэ Т үсэг гэх мэтчлийн юм батбаж хэлж байгаа дэмжлэг үгнүүд хүүхдэд их хөвшүүлдэг. Магадгүй хүүхэд нөгөө хичээл хийхээсээ би чадахгүй гэдэг байгаа бол хүүхдийг эхлээд юу хийж чадсан бэ гэдгийг сануулад дагаантай хичээлийн хийлэх нэг зөв гэд бандуугагийн нэг онолтыг байдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө би чадахгүй байна гэдээвэл ч өмнөх гэгэн даалгавртайгаа энийг хийж чадсан штэ гэдгийг сануулж агаад дараагийнхаа даалгаврыг. Тэгвэл өглөө энэ чиз штэ гэл зайг хөвгтөд айгу төвтэй хийдэг байхгүй юу. Зөв. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүд нөгөө гэгэн даалгаврыг бол ингээд хүүхдийн гад хайчих
процесс биш байгаа. Тэгээд эцэг эхчүүд бид дэмжин хажууд нь эхлээд 3 цаг хажууд нь яг суугаад хичээлээ заасан бол 3 цагийн дараанаас эхлээд за энийг ингэж хуулаа бичих юм бэ шүү. Би нэг тим юм хийчихэд ийг тийх хогонд чи бичсэн байгаагаа гэд өөхт нь хариуцлагын жоохон шилжүүлэх нь байна. Тэгээ буцаж игээд шалгах нь байна. Шалгачаа за би дахиад нэг тим юм хийчихэд игээд ингээд явахгүй л хүүхэд яг загимдаа шууд аав ээж нь хажууд нь сууж ижил хичээлээ хийх гэдэг. Тэнгүүд л тэг процесс яг нөгөө хажууд нь суулаа жоохон бослоо гэдэг ингээ хугацааг нь баг буюу нөгөө Vygotsky-гийн хэлдэг шиг эцэг их маань дэмжлэгээ баг бууруулахыг хэлээд байгаамаа гэдэг энэ процесс. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүдийн одоо төвчээр гэх юм уу эсвэл нэг жоохон хүлцэнгүй байх гэх юм уу? Нэг тийм зүйлийг одоо гэрийн даалгавар хэлэх үед маш их шаарддаг шүү дээ, тий. За одоо жишээлх юм бол ингээд энэ юун дээр хамгийн их алдагддаг вэ гэхэлэр нөгөө удаан байх. Гяс бичээл гяс тусгачмаар байдаг. Төрөний хэлдгээр дотроо бодож штэ энэ нэг тэштэй гэж бодогдох ч юм уу. Эсвэл тэдээр тэдийг нэмэл тэд штэ гэж бодогдох ч юм уу тий. Ингээ удаан байх. Эсвэл маш амархан зүйлийг ойлгохгүй байх. Эсвэл түрүү хийсэн байх чинь эргээд харахад мартсан байх гэх тий. Тэгэхээр ингээд эцэг эхчүүдийн сэтгэл хөдлөл чинь хүүхдтэй шууд нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас юу хэлмээр вэ? Юу туулж яваа вэ гэж асууж байгаа. Тэг тохиолдолд угаасаа маш их байдаг. Тэгээд нөгөө талд нь бид ингээд нөгөө хөндлөнгөөс айгүй хагаад байгаа буюу энэ амархан гэдэг нүдийг хагаад байгаа нь их буруу юм байна гэж бодоод байгаа юм. Бид томчуудын нүдийг харж байгаа учраас яг дөнгөж сууж байгаа хүүхдийн хувьд энэ хэцүү байж болно гэдгийг аав ээж өөрөө эхлээд хүлээн зөвшөөрөх. Тэгээд нөгөө талд нь би чамд 1000 тайлбарлаад байхад юу ойлгосон юм бэ гэдэг энэ процесс. Тэгээд би чам сайн 1000 тайлбарлаа штэ. Зөндөө тайлбарлаж байгаа. Миний тайлбарлаж байгаа байдал маань арга маань хүүхдэд маань ойлгохдохгүй байгаа юм байна. Өөрчлөе гэдэг бас бодолт өгч болох юм. Нөгөө талдаа хүүхдийн гинэ даалгавар хийлгэж байхад эцэг эх хоёрынх нь оролцоо тэнцүү байх нь чухал юм байна гэж ойлгосон. Магадгүй ингээд миний хувьд бол охиныхоо хичээлийг давтуулж байхад миний дуу хоолой нөгөө аяндаа өндөгсдөг. Тэнийг ингээд биднээс мэддэг. Тэг өндөгсөж байгаа үед би одоо нөхөдөгөө байгаас сольдог. Манай нөхөгийн хоолойны өндөгсөд эхлэхээр би солио суудаг. Буюу хин хиндэл юм тайвших хугацааг аваад байгаа гэсэн. Нөгөө төвчээр яг алдагдчих тий хоолойны хөгийг анзаарч байгаа шин. Төвчээ тасагчих гал ингээд эхлэх үедээ суудлаа солих энэ процесс. Энийг юундыг анзаарсан бэ гэхээр магадгүй хүүхдүүд намайг хичээл хийж эхлэхийг та намайг загнахгүй шүү. Загнахгүй гэж амал тэгдэг гих тохиолдол байдаг. Тэнгүүд тэгээ үед аав ээжнийг бидний хувьд яасан бэ гэхээр нөгөө төвчээг маань тулцсан учраас тэгээ энд нөгөө өөртөө бас завсаглага авах би одоо завсаглага авах хугацаа болцсон байна гэдгийг ойлгоод магадгүй тэг үедээ хүүхдээ завсаглуулах эсвэл гиг бүлт нь хин нэгэн хүн байвал тэг хүнтэй ээлжлэх тэг процессыг хүүхдээ олгохвол бас энэ гигэн даалгавар гэдэг зүйлийг ойлгомжтой дэжгүү даван туулж чадах юм шиг. Энд чинь нэг юм челленж юм хэлээ шүү дээ. Яг ингээд хайгууд л тий. Тэгээд даван туулж чадах юм шиг мэдрэмж авсан. Тэгээд эмпатиагаа ажиллуулад миний хүүхдэд яг гэдэг байдлаар 6 настай хүүхэд чадахгүй байж болно. Би яг хөндөө хүлээлт тавиад байна уу гэх мэтчлээ. Тэгвэл хүүхэд болгон хөвөө гэдгийг бас их ойлгох хэрэгтэй. Тэгээд зарим тохиолдолд яадаг вэ гэхээр ангид бол олон төрлийн хүүхдүүд байгаа шүү дээ. Гэг бүлийн бүтцийн хувьд ах эгчтэй ганцаагаач байгаа ч юм уу. Эсвэл тэ айлын ганц хүүхдүүд. Тэнгүүд л нөгөө харьцуулалт гарч өө байх эгч нь харж байгаа тий. Тэг ингээд өвгөө хэмээ хийчдэг чи гэд. Тэнгүүд л миний хүүхдийн онцлог нэг юу билээ гэдгийг бодох нь их чухал аа. Тэгээ хүүхдийн онцлогтой тохируулах гэдэг энэ процесс. Тэгээ хүлээлтээ зөв тавих гэдэг процесс. Тэгээ бас өөрийнхөө мэдрэмж сэтгэл зүйн юм тогтвортой байдлыг ажиглах. Тэ би ингээд одоо нэг хөөглийн бүслүүгээ очиод хүүхдлүүгээ ойлгох гээд байна уу? За тэгж байгаа бол би одоо завсаглага авъя гэж бодох нь их чухал юм. Одоо яг сая ярьсан зүйлсүүдээс нь яг миний гаргаж ирээ гэж утсан 2 зүйл дурддаж байна л да. 3 зүйл. Нэг нь болохоор тэр нөгөө
нийтлэг бас нөгөө анзаарагдаад идэг. Тэр юу вэ гэхээр аль нэг нь одоо хөвчлэн одоо шууд бодит байдал дээр л ээж нь тэр зүйлийг хийх ёстой юм шиг. Тэгээд аауд мэдээж их ажилтаа байдаг. Тэгээд маш их ядардаг тий. Заримдаа бүр ингээд хоногоор явдаг зөндөө олон тий. Аавд ч гэсэн ээжүүд ч гэсэн байгаа. Тэгээд аль нэг нь огт оролцохгүй байх нь ингээд хүнлэнгөөс харахад тэр жоохон одоо уг нь жоохон ч гэсэн оролцдог бол гэсэн бодол төрүүлээд идэгий. Тэгэхгүй болвол нөгөө за манай хүүхд нэгдүгээр ингээд орсон тэгэл бүх хүүхд л уншаа сурчдаг юм дөө гэсэн нэг юм тий. Тэгтэл цаана нөгөө хариуцж авсан хүн нь бол бөө юм болж байгаа шүү дээ тий. Бөө юм болж байгаа шүү дээ. Бөө юм сорилт авж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг нөгөө сэтгэл зүйчийн маань хэлснээр гэрт нь ээлжлэх хүн байгаа бол бүр ингээд нэг өдрийг ч хамаагүй тий. Эсвэл нэг 5 минутыг ч хамаагүй орж ирээд оролцоод алив миний хүү гэх тэгэнгүүт магадгүй нөгөө нэг хүнийх нь хүүтэйгээ харьцах хоолойны өнгө тий хүүхдтэйгээ харилцах тэр сонгож хэлж байгаа үг нь тэр хүүхдэд бас хүрч магадгүй шүү дээ гэсэн ийм бодол төрөөд идэгий. Ажиглаж байгаа. Хоёр дахь нь болохоор за эхнээс нь мартаад байна шүү. Нөгөө таны хэлсэнчлэнгээр нөгөө эцэг эхчүүд нөгөө бие амархан уншиж сурч исэн шүү дээ. Гэдэг билээ. Би ястаж нүүлж байгаагаас өгцөг гээл. Оо яг үнэ. Яг эцэг эхчүүдтэй нөгөө багангийн эцэг хүүхдтэй нь уулзаад хүүхд маань өстой болохгүй байна. Өстой сэтгэл зүйчтэй гээл уулзуулъя гээл те. Тэгэл ингээд сэтгэл зүйч нь бол уулзж байгаа. Тэгээ яг face to face буюу яг ганцаарчсан нүүр тулсан уулзалтаар уулзж байгаа учраас тэр хүүхдэд бүрэн анхаарлаа өгчдөг. Тэгээд тэр хүүхд үнэхээр сэргэлэн цаваа хөөхөн гоё нээлттэй. Тэгэл тоглоом тоглож явах тэр танин мэдхүү ямар гоё вэ те. Тэгэл ингээд сэтгэл зүйчт бол ингээд яг л гоё өөрийн гэсэн онцлогтой яг болох юм шиг мэдрэмж төрдөг. Эцэг болохоор өстой манай хүүхд болохгүй байна. Би тэгж байгааг байхгүй юу гэдэг үгийг би ер нь хэд удаа их сонсч ирсэн. Тэг их түгэм л байдаг тий. Тэгэхээр нөгөө түрүүний таны хэлснээр нөгөө хүүхэд бүрийн онцлог гэдгийг бодож үзэх нь бас их чухал юм шиг байна тий. Чадахгүй байж болно гэдгийг хүлээн зөвшөөрөх. Тэг миний хүүхэд би 3 жил одоо тий төлбөртэй сургалт явуулсан байхад яагаад англиаг хийж чаддгүй юм бэ гэдэг юм зүйлүүд бас байгаад идэг. Тэгэхээр нөгөө за тэгвэл аль талын нөлөөх дэмжих юм бэ гэж бодно гэхээс ш одоо нөгөө тэг чадахгүй байна гэдгийг төвлөрөхгүй цаатлал төвлөрөх шаардлагатай болчиход байгаа юм л та. Тэгээд 1-р анги хүүхдэд хувьд бол чадахгүй байж болно. Тийг бол үнхээр байж болно. Хичээлээ ойлгохгүй байж болно. Тэгвэл би яах вэ? Хамтдаа хүүхдтэйгээ хамтдаа юу хийх вэ? Алийг ойлгохгүй. Эцэг эхчүүдийн нэг бас чухал зүйл нь юу гэдэг вэ гэхээр хүүхэд маань тэг яг яагаад хичээлээ ойлгохгүй байгаа юм бэ гэдгийг ингээд бас судалмаар байгаа юм. Жишээ нь хүүхэд олон эцэг хүүхдийнхээ хагааг шалгуулаагүй 1-р ангид өгсөн байдаг. Тэнгүүд л хүүхэд маань самбаг дээрх зүйлээ алдаатай бичдэг, харж чадахгүй байдаг. Энэ зүйлүүдийг эцэг мэддэггүй. Сургуулийн явцад ингээд магадгүй ингээд нэгэн журмаар одоо үзлэгт оруулдаг шүү дээ. Аюул мэндийн үзлэгт оруулах үед хүүхэд нь шил тааруулах хэмжээний юм харж чадахгүй байгаа гэдгийг мэддэг ч эцэгчүүд байдаг. Тэгэхээр яг нөгөө миний хүүхдийг хичээлээ хийхэд нь энэ нөхцлүүд нь бүгэн байна уу? Тэгээ ядаж миний хүүхдийн хагаа нь хэв юм байна уу? Сонсгол нь хэв юм байна уу? Яг аль талын дэмжмээр байна? Магадгүй гадаад багшийнх нь хичээл нь хугтан ягчдаг учраас хүүхд маань ойлгож сонсож чадахгүй байна уу? Гэх мэтчлэнгээ нөгөө би хүүхдтэй яг аль талын дэмжиж болох вэ гэдэг процессуудаа эцэгчүүд манаас хайвал их чухал. Тэрнээс биш би чаддаг байсан чи чадах ёстой гэдэг шаардлага тийм хүлээл тавьж болохгүй болчиход байхгүй юу? Ягаад тэгэхээр танаас гагсан ч гэсэн танаас ондоо хүүхэд. За тэгээд 1-р ангийн хүүхдээсээ та яг юу хүсэх юм бэ гэдгийг бас их тодорхой байх ёстой болчиход тийм. Яг түрүү нөгөө ярианаас нь ойлгосон 2 дахь зүйлийг би санджлаа. Нөгөө болохгүй байна ойлгохгүй байгаад байгаа шүү дээ тий. Тэгэл бүр ингээл амар төвчээр нь барагдаал тий бүр тэр үед яг одоо би тэгж хэлжсэн байхгүй юу? Арга нь л буруу юм гэд. Даа чи арга нь л буруу байгаа гэсэн үг шүү. Одоо нөгөө хичээл хийлгүүлж байгаа насанд хүрэх чинь арга нь тэр хүүхдэд тохирохгүй байгаа болохоор тэгэхээр ингээ багшаас нь л асуу, өөр мэддэг хүнээс нь л асуу гэд би яг тэр үед олон жилийн өмнө тэгж хэлжсэн байхгүй юу? Тэгээ одоо ингээ ботсон чинь яг таны хэлж байгааг санахад яг адилхан байна. Тэр хүүхэд одоо ямар байдлаар сурах гэдэг юм тий? Онцлог нь яг ямар байгаа юм гэдэг зүйл.
Эцэгчүүд ихвчлэгтээ буруу зааж өгд юм билээ. Ийм нэг хагааны хүүхдийн тусламжтайгаар суралцдаг хүүхд байна те. Хараагаар үздэг. Загин хүүхдүүд илүү тайлбарлуулж төсөөлөн бодвол сурдаг гэх мэтчлэн. Нөгөө онцлог нь яг аль нь байна вэ гэх мэтчлэн. Бас нөгөө талд нь хит их нөгөө хагааны хүүхдийн зочиолыг ашиглаад мэдээлэл өгөөд байвал хүүхдийн сонсголцоог авах ч юм уу те. Цээж бичих чадвар мууддаг. Тэгвэл энийг хөгжүүлэх гэх мэтчлэн нөгөө хүүхэд маань яг ямар хэв шинжээ өглөөний хэдэн цагт гинэн толгойгоо хийлгвэл илүү их зэрэглэн цовоо тэ бүтээмжтэй байгаад байна. Тэ аль хичээлийг төвүүлж хийх дуртай байгаад байна гэдгийг мэдэж тэнд ийм мэдрэмжтэй бас хүнлэг юм уу? Энэрэнгүй байдлаар заавал их зүгээр юм болов. За нэвтрүүлэг маань өндөрлөхөд ерөөсөө цөөн хорон үлдсэн байна. Тэгээ өнөөдөр бид хүүхдийн сэтгэл зүйч Бат Цэцэгтэйгээ ярилцж байна. Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэх түлхүүр гэд хэлсэн байгаа. Одоо түлхүүрийн хоёлаа гаргаж ирж өгөө гэдэг. Ямар ч байсан нөгөө хүүхдийн танин мэдгэн багцаас богино хугацаантай буюу анхаарал нь 20 минут юм байна. 20 минут хичээл хийлгэхдээ би 5 минут амгаах хэрэгтэй байна. Нөгөө талд нь тэг хичээл хийх гэдэг үйл бол тогтмол хугацаанд явагддаг. Тогтмол хийх ёстой үйл юм байна гэдгийг ойлгох нь их чухал аа. Яг нэг өдөр маш их хичээлийг даалгаврыг дагсныхаа дараа өнөөдөр төсөөдөг юм чинь чи хийхгүй ээж болно ч юм өнөөдөр ийм учраас чи хийхгүй ээж болно гэхгүйгээр те. Өнөөдөр яах юм өнөөдөр өөрөө ядагцсан учраас яах юм те. Тэгхгүйгээр ийм тэг бол өдөг болгон хийдэг давтамжтай үйлдэл шүү гэдэг дүгмийг хэрэгжүүлэх нь нөгөө талд нь эцэг гэхийн оролцоо энд их чухал байх буюу таны дэмжлэг нас ахихын хэврийг буугч авах ёстой. Тэгтээ тодорхой хувьд бол байхад чухал. Тэгээд хүүхэд мэдхгүй байж болно. Тэг нь таны зааж өгөх боломжтой нэг зүйл ах нэ гэсэн үг. За эдгээр зүйлсүүдийг бид нэр ярилцлаа тий. Тэгээд хамгийн ихний өгүүлбэрээр дахиад төгсгий гэсэн надад бодол төрж байна. Тэр юу байсан бэ гэхээр та нөгөө гэрийн даалгавар гэдгийг бид нар боловсролын системийг нэг хэсэг гэдэг хэлсэн шүү дээ тий. Яг магадгүй бидний нэвтрүүлгийг эхнээс нь сонсоогүй хүн байж магадгүй. Тэг яг энэ ойлголт надад маш чухал санагдлаа л та. Гэрийн даалгавар гэдгийг эцэгчүүд юу гэж ойлгох хэрэгтэй юм бэ? Тэ? Одоо тэгхгүй болвол бид нар чи ингээд за зарим нь бол ингээд хувийн сургуульд сурч ээж магадгүй тий. Төлбөртэй сургуульд сурч ээж одоо магадгүй эсвэл сургууль нь ингээд өдөржин байлгадаг юм бэлээ. Ингээл тэнд сурах хэрэгтэй юм шиг ойлгож байгаа ч юм уу. Эсвэл өдөржин хичээлдээ яваад ирж яхад нь ядарсан байгаа ишиг гэдэг ч юм уу. Гэтэл гэрийн даалгавар гэдэг бидний яг юу гэж ойлгох ёстой гэснээр нэвтрүүлгийн өндөрлөе гэж бодож байна. Гэрийн даалгавар гэдэг бол одоо аав ээжийн оролцоог хангаж байгаа зүйл ахна шүү дээ. Боловсролынхаа үйл явцад эцэг эхийг татан оролцуулж байгаа нэг үйл явц нөгөө талд нь тухайн зүйлийг сэргээн санах, баттгах энэ процесс явагдах нь. Тэгээ манай нэг багш хэлжсэн магадгүй чи хүүхдийнхээ гэрийн даалгаврыг давтуулж чадахгүй бол маш сайн гэрийн багш болж аваа. Тэгэхгүй бол өөрөө ингээд бас буруу заахаа, буруу тайлбарлахаар бас юм бүр юм төөгдөлд огцдог шүү гэдэг зүйлүүдийг хэлжсэн. Тэг магадгүй бас загин эцэг эхчүүдтэй өөрсдөө тухайн агуулгыг тайлбарлах боломжгүй байвал хит их өөрийгөө хүчлэхгүйгээс чаддаг хүнээс нь мэргэжлийн тусламж авах нь чухал ахна. Тэгтэл үргэлж эцэг эхийн оролцоо тэг процесс байсаар л байна. Баярлалаа. За гэр бүлийн радио 104.5 сонсогч танд амьдралын өчг сэтгэл зүйн нэвтрүүлгийг өнөөдөр хүргэлээ. За хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэх түлхүүр буюу асуудал бүрч шийдэл байгаа. Хэрвээ та бидний ярилцлагыг сонсож амжаагүй бол гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудас руу ороод нөхөн сонсох боломжтой байгаа шүү. Бидэнтэй хамт байдагт баярлалаа. Өнөөдөр бидний зорин ирж бас хэрэгцээтэй мэдээлэл хуваалцсан Бат Цэцэгтэй баярлалаа. Баярлалаа. За ингээд хөтлөгч сэтгэл зүйч гэрлээ болон манай найруулагч Мизөө Өсгөл гэр бүл Улаанбаатар гэр бүлийн радиогийн 1-р эфирээс хүргэлээ. Түр баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрэлээ.